Авкахта баяр үргээ. Толгонтой театрын уран бүтээлийн нэгдлийнхэнд бүгдээрэнд нь бас баяр үргээ. Тэгээд би Авка найруулагчдаа за мөн бас тусгайлан ариун цэцэг дүүдээ ч ариун цэцэгтээ бас баяр үргэмээр. Манай ариун цэцэг маш хүнд дүрийг те одоо энэ каноны бараг 100% бол одоо ариун цэцгийн энэ одоо тоглолтын дээр жүжигчний одоо нуруунд дээр авч гарч байгаа. Тэгээд энэ нөгөө энэ цаг 30 минутын кано хасаа зүг авч явж байгаа гэж. Энэ бол жүжигчний уран чадвар гэж бодож байгаа учраас жүжигчнээс маш их одоо юу гэдэг энэ бисихаа бүх одоо энэ дүрийнхаа судалгаа тэгээд энэ үйл явдал шугамтай энийг авч явна гэдэг бол айгүй хүнд байдаг. Тэгээд энэ ялангуяа нууцлаг төрлийн киноч Монгол тавар шүү дээ. Монгол ч юм. Тэгээд өөрийн төрлийн кино үзэх дуртай. Яг сонирхолтой байлаа. Уран бүтээлийн Толгонтой театрын нэгдлийнхэнд баяр хүргэе. Бавка баяр санаачтай болсон. Уран бүтээлт нь амжилт хүсье. Одоо дэлгэцийн хувьд бол дөрөвдөг уран бүтээл. Гэхдээ яг энэ үлсчид оруулсан ийм театрын уран бүтээлт нь бол их сонин стил, жанр барьж авсан мистери, тэ? Мистери триллерийн сонин жанр барьж авсан байна. Тэгээд энэ жанрыг, энэ төрлийг сонирхдаг хүмүүст бол маш сонирхолтой. Ийм маш сонирхолтой театрал нагуултай бас сонин кино баяр үргээ ажилласан. За баярлалаа. Би биш бид хийсэн гэж түрүү хэлсэн. Залуучуудаа баярлалаа. Хамгийн гол нь хамтарч ажилласан залуучуудад би маш их баярлж байна. Арай өөр. Ер нь бол би идеологиг шүтдэг. Ингээд кассер юм коммерчл кино ерөөсөө хийж чадахгүй гэж би дотор айдаг. Тэгээ ямар ч байсан оролдож үзлээ, залуучуудтайгаа хамтарч хийлээ. Тэгээ Монголд бол яг одоо өмнө их олон төрлөөр хийгдэж байгаа байна. Яг энэ одоо 90% нэмэгтэй болж байна. Объект зөвхөнтэй. Тэгээ энэ одоо нууцлаг үе мистери энэ жанраар хийж үзлээ. Залуучуудаа зориулаа. Өөрийнхөө хүсснийг биш, хүмүүсийн хүсснийг л хийх ёстой юм гэж ойлголоо. Тэгээ кино бол хэцүү юм байна. Жүжиг хийж үзсэн зөндөө тэгээд жүжиг шиг аяга анх юм бодож байгаа. Кино бол үнэхээр чанга юм байна. Арьс яс мах хэмээрээ мэдэрч байна. Гэхдээ бууж өгөхгүй. Киноны амтанд орох гэдэг шиг дараагийнхаа бүтээл дээр илүү хичээж ажиллана. За залуучуудаа бидний хийсэн киног ирж үзээрэй. Баярлалаа. За ямар ч киногоо үзээ гараад ирлээ. Би миний хувьд бас яг анх удаага үзэж байна. Тэгээд өөрийгөө яг мэдээж жүжигчин хүн болохоор айгүй голч үзлээ гэхгүй. Энэ дээр нэгх байж тэрэн дээр нэгх байж гэдэг зүйлийг айгүй харж үзлээ. Жохон өөрийгөө шүүмжилж айгүй үзлээ. Тэгээд ямар ч гэсэн миний хувьд бол энэ бол маш том эргэлт. Юу гэхээр би одоо сургуулаа төгсөөд яг 15 жил болж байна. Тэгээ 15 жил яг энэ сайхан мэргэжлэрээ ажиллахдаа Emoz Production-да ингээд одоо хүртэл ажиллаа явж байгаа. Тэгээд дандаа нөгөө дандаа нөгөө тайсны тоглолтууд хийж явж байсан. За тэгээд кино тоглолтоо ерөөдөө бол дандаа нөгөө яг комеди чиглэлийн кинонд аягүй тоглолтоо байсан. Тэгээ ерөөдөө бол би ерөөсөө яг ийм төрлийн гимт хэрэг, нууцлагын гимт хэрэг, ийм төрлийн кинонд ерөөс тоглож үзээгүй. Яг нууцхан болоод мэдээж жүжигчин өмнө хүслүүд байдаг шүү дээ. Ийм дүрд тоглож үзмээр ийм надад ч гэсэн мэдээж тийм хүслүүд бол байдаг. Тэгээд яг тэрний маань нэг хүсэл яг энэ киноны дүр ээж харсан. Тэгээ би энэ киног бол Бавка найруулагч маань надад шууд анх өөрөө над руу залгаад санал тавихад нь би маш халуун дотноор хүлээж аваад тэгээд ерөөхдөө одоо тийшээ хамцуу шамлаад орсон. Тэгээд ёстой нэрээ найруулагч маань хоёр найруулагч маань боён байлаа. Бавка найруулагч буюу нэгдүгээр найруулагч Цагаах. Энэ хоёртойгоо үнэхээр сайн яг гоё ойлголцож тэгээ мэдгүй чадахгүй зүйлээ маш сайн ярилцаж бүр аягүй сайн ойлголцсон тулдаа энэ киноны гарч чадсан. Гэхдээ энэ киноны зураг авах надад бол үнэхээр хэцүү байсан. Үнэхээр бүр маш хэцүү байсан. Ерөөсөө яагаад чи ийм төрлийн тоглож үзээгүй болохоор хүний анхны юм гэдэг чинь угаасаа маш хэцүү байдаг. Тэгээд би энэ кинонд чадхаараа нэрээ тавлаа. Гэтэ ямар ч сан үзэгчийг болоод ерөөсөө залхаахгүй юм байна. Ууд ахгүй юм байна. Тэгээд цаг 30 минутын турш яг энэ киноны энэ бүсгүй ертөнцөөр яг аялуусаар агаал яг гоё дуусчих паг гэл
юу үлээ нэг үсчигээ дуусчлаа гэдэг яг цагаа харсан яг цаг 30 минут болсон байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө одоо үзэгчтэйг бол маш гоё уйдахгүй. Тэгээд бас энэ төрөл жанрын хувьд ч гэсэн Монголд бас нэг тийм төдөл нэг их тавилаагүй жанр ах гэж бодож байна. Тэгээд ийм төрлийн кино одоо баг юу гэдэндээ яг найруулагч маань өөрөө тэлчихлээсэн л да одоо нэг баг жүжигээр ярих юм бол нөгөө нэг соло дүр гэдэг шиг ийм соло кино гэх юм уу? Соло дүртэй кино гэх юм уу? Тэгээд ийм кино бараг л байхгүй хаа. Энэ бол баг анхных хаа гэж тэгжсэн. За манай шкаф кино тавх маань өнөр ирж хүрэлцэн ирж үзээрэй. Шкафын дотор юу болж байгаад шкаф яг энэ бүсгүй амьдралыг яах вэ гэдгийг та нар маань ирээд сонирхоод үзээрэй. За кино үзээд нэг хүн бодолтой орлоо. Тэгээд ер нь одоо энэ нийгмийн амьдрал бас жоохон донслоготой байгаа шүү дээ. Яг нэг үйлгээд аллах хүчирхийлэл тийм ээ. За одоо нүлээ ингээд энэ одоо асуултын хариултыг яг энэ киногоор гаргасан болов уу гэж би ингэж өөрийн өнцгөөс харлаа. Жишээлх юм бол яг энэ нийгмийн амьдралыг засахын тулд бид нар яг яах ёстой вэ? Одоо улс төрийн том бодлого гэхээсээ илүүтэй зөвхөн ээж хүн хүүхдээ илүү сайн хайрлах юм бол энэ нийгмийн амьдрал маш сайхан одоо гэгээтэй тундаг тэгшэрнэ. Тэгэхгүй одоо нэг хүнтэй ингээд хайрлаж дуурлалцаа романтик гэдэг те нөгөө хүнтэйгээ одоо ингээд амьдралын шалтгаанаас болоод салдаг нээлдэг. Тэрнээс болоод хүүхэд дунд нь хохирдог. Тэгээд ганц би ээж хүн хүүхэдтэй жишээлх юм бол одоо юу гэдэг те гарсанд нь одоо дургуутдаг те үзэн яддаг. Тэгээд тэр амьдралаас авч байгаа тэр депресс, стрессээ хүүхэдтэй гаргадаг. Өөрөөр хэлбэл хүүхдтэй давхар ингээ хүчирхийллийг явуулж яадаг. Тэгэхээр хүүхдийг ингээл багаас нь хүчирхийлэл авах юм бол нийгэм улам бүр тогширсоор байна. Энэ нийгэм харанхуй болсоор байна гэдгийг энэ киногоор бүр ингээд час хитэн хэлжлээ гэж би ингэж бодож байна. Тэгэхээр энэ нийгмийн одоо гол аврал гарц болоод нэх их юм сүртэй улс төрийн бодлого те ингээд ахаасаа илүү те өрх гэрийн ээж хүн, эзэгтэй хүн хүүхд чи бол ерөнхийдөө жоохон гарын доош те хөөрхөн зөөлөн эрэгтэй хүүхдэл маш сайн инхрийлээд хайрлаад халамжлаад ах юм бол энэ нийгэм бүхэлдээ гэгэрнэ гэдгийг шкафаар олж хадлаа. Тэгээд хамгийн сүүлд төгсөлт нэг зүйлийг хэлэхэд Бавка ахыг одоо яг тэр нөгөө нэг өгүүлэгчээр тэр кинонд одоо ордог штэ тий. Тэгээд тэр хоолойны одоо тэр одоо нарийн одоо нуглаач гэдэг юм уу тий. Тэр бол айгу бас нэг тийм сонирхолтой шийдэл байж чадлаа. Тэгээ өөрийгөө бол дан ганц одоо зохиолч, найруулагч гэдгээсээ илүүтэй бас одоо яг нөгөө театр урлагийн хүн учраас маш их мэдрэмжтэй жүжигчин юм а гэдэг магадгүй энэ шкаф киногоор өөрийгөө бас илэрхийлж чадсан бахаа гэж бодож байна. Тэгээ киноны бүх уран бүтээлчдэд амжилт хүсье. Өшөө олон одоо олон улсын наадамд одоо сойх тийм ээ гой кинонуудыг гаргаасаа гэж бодож байна. Тэгээд миний хувьд одоо сүүлийн үед нөгөө кино шин их үзээгүй байсан. Тэгээд ингээд тарих маань ингээд хатангарч ирсэн болов. Тэгээд тархийн маань тэр өсөглөнг маш гоё шар тосоор тосолсон сайхан уран бүтээл болж чадсан байна. Баярлалаа. Баяр хүргэе.